За миний би ер нь онгодтой гэж хүнээс сонсноос хойш ер нь их өөрийгөө их чагнаж анзаарч тунгааж тэг янз бүрийн одоо тохио гихт мэт зүйлийг зөвхөн надад ирээд байгаа юм шиг л тийм мэдрэмж төрөөл. Тэгээд дэвтэр хөтэлдэг. Тэгээд 3 жилийн өмнө бичсэн зүйл маань одоо ч биелж ах шиг зөвгөнж бичээдсэн юм шиг тэр үедээ. Тийм тэгэхээр бас ийм бодол орж ирлээ. Одоо өнгөрсөн ирээдүй гэдэг юм цаг залтууд байна шүү дээ. Энэ бүхэн чинь одоо бид нэр одоо за ингэж бодъё. Зааж төр позлж жагаад сайн тунгааж жагаад ярихгүй бол жоохон учирдахгүй юм ярих гэдэг ш. За одоо өнгөрсөн одоо ирээдүйгээд ингээд цаг зөвлөл яриад байна шүү дээ. Энэ бүхэн чинь онгодуудад бол ер нь тийм бид нар хүний хэмжээгээр онгодуудад ингээд юу заалт тавиад байгаа байхгүй юу гэж би бодож байна. Хүн ингээд өөрийгөө байшин шиг зүйлээд үзэх юм бол ийм лимиттэй л байгаа байхгүй юу те. Харин тэр өнгөрсөн одоо ирээдүй гэдэг энэ 3 цагийг юутай холбож ярих гэдэг нь гэхлээр би ер нь өөр ингээд өөрийнхөө shamanic journey-гаар явж байгаа хүн л дээ. Тэгэхдээ яг улаач олоогүй. Нэг явган бөөлөч хүн байна. Бүр нэг анхан шатандаа суралцж байгаа юм уу та. Ингээд явж